За энэ гүйцэтгэлийн аудитын хүрээнд бол нийт улсын төсвийн хөрөнгө оруулалт бол 1369 төсөл арга хэмжээ. 6.1 их найдын төсөв төртөгтэй 1.4 их найдын санхүүжилт үнэтэй бол батлагдсан байгаа. За энэ төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэл дээр бид нар гүйцэтгэлийн аудит хийсэн байгаа. За гүйцэтгэлийн аудит хийх явцад бол энэ гол асуудлууд нь бол хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний төлөвлөлтийн шатн дээр бол нэлээд зөрчлүүд илэрч байгаа. За тэр зөрчлүүдийн голлох асуудлууд нь болох тэр төсөл арга хэмжээнд дээр бэлтгэл хангах шат одоо техникийн нөхцөлүүд болон магадлал зураг төсөв хийх ажлууд бол нэлээд хангалттай байгаа. За 2022 оны тухайд бол 664 төсөл арга хэмжээнээс барилга байгууламж их цэцрийн ангилалд бол 502 төсөл арга хэмжээ байгаа. За үүнээс 406 төсөл арга хэмжээ нь болох тэр яг энэ төсөлтийн одоо шаардлага хангаагүй бол батлагдсан байна. За мөн эднэрээс гадна болох тэр яг төсөл арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийн эдийн засаг бол нийгмийн ач холбогдлыг нь бол гаргаад тооцоод мөн урсгал зардал болон төстэй үзүүлэх ачааллын нүгэлт эдгээр бол гаргасан байх ёстой. Энэ бол маш хангалттай байгаад байгаа. Энэ төсөл арга хэмжээнүүдээр эдгээр бол нэлээд хангалттай бол хийгдсэн байна. За мөн бас яг төлөлтөө шатн дээр төсөл арга хэмжээнүүд маань өөрөө яг улсын их хурлын хилцүүлгийн шатн дээр бас яг нэг санал авч ирэмлэгсэн төсөл арга хэмжээнээс өөр одоо төсөл арга хэмжээнүүд одоо батлагдах явц бол бас нэлээд байсараа. Энэ бол одоо өмнө ч их гарч ирсэн зөрчлүүд. Одоо жишээлбэл 604-нд 64-нд шинэ төсөл арга хэмжээнээс бол 104 нь бол улсын их хурлын хилцүүлэг шатнд одоо нэмэгдсэн байх жишээтэй. За эдгээрээс бол яг барилга байгууламжийн ангилалд байгаа төсөл арга хэмжээнүүд нь бүгдээрээ бол бас төсөлтийн шаардлага хангахгүй ийм төсөл арга хэмжээнүүд байгаад байгаа. Тэр ийм зөрчлүүд бол ер нь бол маш түгээмэл байгаад байгаа. Энэ бол төсвийн тухай хуулийн дээр бол яг тухайн төсөл арга хэмжээнийг холбогдох шаардлагатай бүх техник нөхцөлөд авцсан, зураг төс нь батлагдсан, магадлалаар одоо тэр нь баталгаажсан байх тийм төсөл арга хэмжээнүүд бол төсвийн төсөл тусгана гэж заасан байна. Тэгэхээр энэ шаардлагуудыг бол хангаагүй төсөл арга хэмжээнд бол маш их байна л гэсэн үг. Энэхэд одоо шинээр хэрэгжүүлэхээр батлагдсан 664-өөс 406 нь бол тэр шаардлага хангаагүй гэдэг. Энэ өөрөө яг дотор нь бол яг англиад үсэх юм бол яг зарим төсөл арга хэмжээнийх нь бол магадлалын хугацаанд дууссан байгаа. Зарим бол өөрөө огт магадлалгүй. Эсвэл зарим болох дээр яг хууль батлагдсны дараагаар одоо он гараад магадлалууд нь одоо баталгаажсан. Одоо ийм зөрчлүүд бол байгаад байгаа. Тэгэхээр яг хуулийн дээр бол яг сүүлийн 2 жил энэ хугацаанд хүчин төгөлдөр магадлалтай тийм төсөл арга хэмжээнүүд тусгана гэж заасан байдаг. Тэгэхээр яг энэ шаардлага бол хангахгүй төсөл арга хэмжээнүүд батлагдаж байна.